За манай компани 90 оноос хойш одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Монголын анхны хувийн хвшлийн байгууллага. За 90 онд байгуулагдаад одоогор бол бид хэднийг 230 орчим ажилтнтай үйл ажиллагаа явуулж байна. За 73 нэрийн нэг 150 том бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Эмийн үйлдвэр, хүнсний үйлдвэр, гоо сайхны үйлдвэр гэдэг ингээд үйлдвэрүүдийн цогцлбор маягаар үйл ажиллагаа явуулж байгаа. За лабораторийн тухайд эмийн үйлдвэр ингээд энд эмээ үйлдвэрлэнэ. Зэрэгцээ тухайн эмийг яг стандарт чанар шаардлагад нийцэж гинөө гэдгийг ингээд яг зэрэгцээд ингээд шинжилээд ингээд явна. За тэрэн дээрээ бас одоо ингээд Good Laboratory Practice гэдэг одоо энэ GLP гэдэг стандарт байдаг. За энэ бол Монгол Улсын стандартыг бид нэр 2005 оноос хойш 8 удаа ингээд сонгуулад явж байна. 17025 маань яг лабораторийн одоо үйл ажиллагааг тогтолцоотоо тэгээд яг үйл ажиллагааных нь одоо шаардлагуудыг оруулсан ийм стандарт байгаад байдаг. Тэгэл одоо энэ дээр бол химийн 327 микробиологийн төвч ингээд жилдээ бол манайх үйлдвэрлэж байгаа эмэн дээр нэг энэ зөвхөн манай өөрийн нэмжтэй өөрийнхөө эмэн дээр 4000 орчим удаа ийм шинжилгээ хийж байгаа гэсэн үг. Ийм үйлдвэрлэхийн дээр түүхийн эд дээр шинжилгээ хийн. За нөгөө түүхийн эдээ холчоод холигдсон юм дээр дахиад шинжилгээ хийн дамжлага зүүн. Тэгээд шахаад нэг юм таблет хэлбэрт оруулаад дахиад шинжилгээ хийн. Тэгээд бүр ингээ блестертэй бүтээгдэхүүн болсныхын дараа дахиад шинжилгээ хийн гэдэг ингээд олон шинжилгээнүүд хийдэг болохоор энэ нэлээд өндөр шаардлагатай ажилтдаг байгаа. ISO бол тогтолцооны стандарт нэг өсөндөө компани менежмент засаглал үйл ажиллагааг одоо зөв зохистой явуулах чиглэлийн стандарт байдаг. За 2015 онд Монгол Улсын ISO стандартыг 2016 онд хангаад тэгээд 19 онд болохоор PCB уян Канада төвтэй гадны ISO-гийн стандартыг хэрэгжүүлээд явсан байгаа. Хятад, Киргиз, Орос гэдэг ингээд одоо энэ гадна талын үйлдвэрийн төсөл ингээ бүрэн дуусчих юм бол энэ экспортын ажлуудаа илүү эрчимжүүлээд явна. Энэ үйлдвэрээ тэр Киргиз, Орос энэ улсуудын хүмүүст ирж үзүүлж бид нар бас шалгуулна. Тэгээд одоо энэ дээр бидний ийм үйлдвэрт энэ бүтээгдэхүүнийг ингэж үйлдвэрлэж байгаа шүү гэдэг одоо ажлууд маань амжилттай болоод хаашаа экспортын ажил маань өрчөнтэй явна гэж үзэж байна. Ийм гоо сайхны одоо зохион бүтээх тасаг гэдэг 1990 онд байгуулагдсан. Яг тэнд манай энэ судлалын хүрээлэнгийн суурин тавигдсан. Манай эмзэн ухааны доктор, профессор Актемч Хүрлбаатар ерөнхийлөгчийн санаачлагаар ингээд анх байгуулагдсан. Анх бол ургамлын зэхмэл эмийн боож тэрийг ингээд ямар орчны аргаар хийх үү гэх мэтлэн энэ судалгааг хийж эхлүүлж исэн болвол одоо манай энэ судлалын хүрээлэн энэ дөрвөн үйлдвэртэй нийт 100 гаруй бүтээгдэхүүнийг бол брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлж одоо бүртгүүлж хүлээлт өгсөн байгаа. За манай энэ судлалын хүрээлэн манад үндсэн 5 сектортэй үйл ажиллагаагаа явуулдаг. Эмийн технологийн сектор, за эмийн химийн сектор, уламжлалт ангаа ухааны сектор, тэгээд эм тургамлын ботоногч цэцэрлэг гэсэн ийм хэсгүүдтэйгээр үйл ажиллагаагаа бүтээгдэхүүнийхээ судалгааг бол хөгжүүлгээ гэсэн үг. За ер нь бол манай үндсэн гол зорилго нь бол ургамлын гаралтай брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, Монголын уламжлалт ангаа ухааны энэ суур мэдлэгдээд суур үндэслэж эм бэлтгэлийн судалгаа хөгжүүлэх ийм чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. За манайх ганцхан одоо энэ 5 үйлдвэрлэгчтэй энэ бэлтгэлээ ингээд 4-5 үйлдвэрлэгч байгаа. Ингээд хөргөхөөс гадна олон улсын байгууллагуудтай хамтарсан судалгаануудыг хийдэг. За сүүлийн үеийн судалгаануудаас танилцуулах юм бол ковидын вирусын үед чонд олоо гэдэг брэнд бүтээгдэхүүнийг манайх одоо уламжлалт ангаа ухааны жорон дээр суурлаад ингээд хөгжүүлсэн байгаа. Энийг бол Солонгос улсын Танкугийн их сургуулийн Хайтрен гэдэг лабораторитой хамтарсан энэ судалгааг хөгжүүлж байна. За мөн дотоодынхоо шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдтэй хамтарсан судалгаа хөгжүүлэлтүүдийг бас бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэлтүүдийг бас хийж байгаа. За үндсэндээ манай хийдэг судалгаа маань бусад одоо хүрээлэнгүүдээс анхдагч хувийн хвшлийн бол анхдагч хүрээлэнгүүдтэй ялгаа нь бол хамгийн гол ялгаа нь эмнэлзэн өмнөх судалгаануудыг туршилтын амтан дээр хийдгээрээ бол илүү ялгаатай байдаг. Өөрөөр хэлбэл судалгааныхаа үр дүн тэгээд хүнд үхээсээ өмнө хоруу чанарыг нь биологийн идэвхийг нь бүгднийг маш ингэ баталгаажуулсныхаа дараагаар одоо хүнд өгдөг гэсэн.
За түүнээс гадна одоо генерик гин гэдэг яриад байгаа. Тэгээд генерик гинийн судалгааг бас давхар хөгжүүлдэг. Энэ нь болохоор аль нэг өөр улсад хөгжүүлсэн худалдаанд гарсан энэ нэмийг Монголынхоо эмийн үйлдвэрийн орчин нөхцөлд одоо бид нар хөгжүүлж байна гэсэн үг. За эмийн стандартч энэ одоо бас маш чухал. Манай бусад одоо хүрээлэн бусад байгууллагуудаас энэ судалгаа хөгжүүлэлт хийж байгаа газруудаас ялгаатай бас энэ чанарын баталгаажуулалтын дээр маш их ачаал төлөвлөж хөрөнгө мөнгө одоо гаргаж ажиллагаа гэсэн үг. Манай бүтээгдэхүүнүүд бол маш энүүгээр бас их давуу талтай байдаг. За технологийн судалгаа бол биднэрт дэрэгдээ энэ 5 үйлдвэр байдаг. Тийм учраас бид нар судалсан бүтээгдэхүүн болгоноо зах зээл дээр гаргах юм боломж нь бол бас байж идэг гэсэн үг. За энэ тургамлын цэцэрлэгт хүрээлэн гэдэг энэ хүрээлэн маань яадаг вэ гэхээр 100 гаруй эмийн ургамлын генофондыг хамгаалах чиглэлээр ургамлыг одоо ингэ тармилжуулж идэг. Түүнээс гадна 10 гаруй ургамлыг бол одоо Монгол хончор, Алтан хаагнуур, дэлхийн шиг гэх мэтлэн 10 гаруй ургамлыг үйлдвэрлэлийн зорилтоор тармилжуулаад өөрснийхөө дотоодын эм бэлтгэлтэй ингээ хэрэглээд явдгаараа бас манайх энэ байгаль экологи дээлтэй үйл ажиллагааг явуулж идэг. Дандаа байгалийн ургамлыг түүж хэрэглэнэ гэж бол байдгүй. Байгаль орчны яамнаас ингээд түүж болох ургамал, болохгүй ургамал гэдэг ингээд жагсаалт гаргацдаг. Тэгэхээр бид нар одоо өөрснөө хэвчлэн анхнууд тармилжуулдаг. Үргэлж хэрэглэдэг ургамлаа бол тармилжуулж хэрэглэдэг. Худалдаа аж үйлдвэрийн танхимаас манайх 2 удаа энтерпренер гэдэг шилдэг эм зохион бүтэц зах зээлийг нийлүүлсэн гэдэг шагналыг авч ирсэн. Мөн Дармон эм бэлтгэл маань болохоор 2022 онд Монголын эм зүүн байгууллагуудын нэгдсэн холбооноос энэ бол шилдэг инновац шингэсэн бүтээгдэхүүн гэдэг шагналыг бас авч ирсэн. Дархлааны уруулыг зохицуулах үйлдэлтэй Salmon брэнд мөн хуулийн өрөвслийн үед хэрэгэлдэг Dentamon гэдэг брэндээр бол манай эмзэг ухааны доктор профессор академич Хүрлбаатар маань төрийн шагналыг бас авч ирсэн. Одоо бол манайх 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний судалгаа хөгжүүлэлтэн дээр ажиллаж байна. За бид нар дан ганц ийм гэхгүй хүнс зохицуулах хүнсний бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүнүүд дээр бас судалгаа хөгжүүлэлтийг хамтраад хийгээд явдаг. Одоогор бол манай 30 гаруй ийм доктор академич одоо шинжлэх ухааны доктор гэсэн бүрэлдэхүүнтэйгээр судалгаа хөгжүүлэлтээ хийгээд явж байна. Тэгэхээр манай цагаан үзэг холбоо за 2021 онд одоо эрүүл мэндийн чиглэлээр дагнаж ажилладаг сэтгүүлчдийн маань зорилго дээр үндэслэгдэж одоо нэгдэж байгуулагдсан холбоо байдаг. За тэгээд хажуудаа эрүүл мэндийн сэтгүүлчдийн вакцин гэдэг клубыг ажилуулдаг сэтгүүлсэн докторант. За эрүүл мэндийн чиглэлээр 2013 оноос хойш одоо 12 дахь жилдээ ажиллаж байна. За үүнээс 8 жилийн болохоор яг хэвлэл мэдээллийн салбар болон телевизэд ажиллаж байна. За тэгээ үлдсэн салбарын болохоор төрийн бодлогын газар болон донор байгууллагуудын эрүүл мэндийн чиглэлээр төслүүд дээр ажиллаад явж байгаа. Энэ бол манай холбоо бол ашигын төлөө бас одоо төрийн бас байгууллага байгаа. За тэгээд энэ хүрээнд бид эрүүл мэндийн сэтгүүл зүг хөгжүүлэх замаар нийтийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэхэд одоо өөрсдийн хувь нэмээ оруулах энэ зорилготойгоор одоо сэтгүүлчдийн эрүүл мэндийн сэтгүүлчдийн одоо нэгдсэн том юм стандартыг бий болгох, нэгдсэн том юм холбоог бий болгох. Энэ маань цаашлаад төр засгийн одоо эрүүл мэндийн бодлого шийдвэр нөлөөлөх хэмжээний юм даастаа одоо нэгдсэн холбоо бий болохоор ажиллаж байгаа. За бүхний эрүүл мэндийн төлөө гэсэн уран дор бидэд өнгөрсөн одоо 3 жилийн хугацаанд одоо 40 гаруй үйл ажиллагааг зохион байгуулсан байна. За одоо энэ хугацаанд бид нар яг эрүүл мэндийн яамны харьяа 16 одоо эрүүл мэндийн байгууллага байдаг, хэрэгжүүлэгч агентлагууд байдаг. За тэдгээрт бол хамтарч ажиллаад за эрүүл мэндийн тэмдэглэлт өдрүүдийг бол ингээд хамтран зохион байгуулдаг. Ингээд хавдрын өдрөөр, сүрэгийн өдрөөр гэх мэтлэн бидэд ингээд сэтгүүлчдээ эрүүл мэндийн боловсрол болох мэдээлэлүүд ингээд өгөөд явдаг. За үндэсний хэмжээнд бас ингээд сургалтуудыг зохион байгуулдаг. За тэгээ эрүүл мэндийн сэтгүүлчдийн вакцин клубыг бол холбоо үүсгэн байгуулагдсанаас хойш хагас жилийн дараа сэтгүүлчд маань өөрсдөө нэгдэр ингээд зохион байгуулсан. За одоогоор 50 гаруй сэтгүүлчдийг хамруулсан одоо клуб болоод явж байна. За энэ жишээнд гэхэд одоо үндэсний хэмжээний 78 сэтгүүлчдийг хамруулсан, нийслэл хот хөдөөгийн нийслэл 78 сэтгүүлчдийг хамруулсан 4 өдрийн одоо сургалтыг улаан залмаатай хамтраад жишээ зохион байгуулсан байх жишээ нь. За энэ мэтлэн одоо маш олон өргөн хүрээний ингээд чөлөөт болон чөлөө дарах хэмжээ за сургалт судалгаа гэх мэтлэн 40 гаруй үйл ажиллагааг бидэд зохион байгуулж явж байна. Энэ дундаас бид нар одоо Монгол улсын хүн амын эрүүл мэндийн нөхцөл байдал ямар хэмжээнд байгааг та бүгд мэдж байгаа тийм ээ. Бүхий л одоо хасах үзүүлэлтээр бараг тэгэхээр тэргүүлж штэ. Тэгэхээр энэ цаг үед нийгмийн харилцааны хүрээнд гэдэг нь сэтгүүл зүйн салбар, хэвлэл мэдээллийн салбар өөрөө
хүн амынхаа нийт эрүүл мэндийн төлөө нэгдэх ёстоймаа гэсний үндсэн дээр цагаан үзэг холбоо үүсгэн байгуулагдаж байгаа. Энэ жишээ юу вэ гэхээр за олон улсад бол яг эрүүл мэндийн сэтгүүлчдийн холбоо, төвүүд, центрүүд ингэж маш өндөр түвшинд ингэж нэгдэж ажилладаг. Төр засгийнхаа бодлогод одоо шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэж ажилладаг. Нийтийн эрүүл мэндийн төлөө хамтдаа дуурдаг ийм том холбоод клубүүд ингэж байдаг. Энэ шиг одоо болох зорилготой цагаан үзэг холбоо үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бид нар өнгөрсөн хугацаанд бол одоо мэрэгсэн сэтгүүлтийг бэлтгэхээр ажиллаж байгаа. За түүний нэг жишээ нь бол саяны харуулсан BBC гэхэд одоо 3500 гаруй тийм ээ хэвлэл мэдээллийн ажилтнтай дэлхийн одоо топ 10 багтдаг ийм том одоо news agency. За энэ гэхэд одоо эрүүл мэндийн эдитер нь эрүүл мэндийн чиглэлээр одоо видео, фото, ярьцлага гэдэг бүх одоо ингэ сайт нь та нар ороод үзэх одоо health гэдэг сектор дээр нь энэ хүний бичсэн одоо ингэ дандаа эрүүл мэндийн мэдээлэлүүд байх жишээтэй. Тэгэхээр энэ маань өөрөө яадаг вэ гэхээр иргэдэд очиж байгаа эрүүл мэндийн тэр нөгөө боловсрол болох эрүүл мэндийн мэдээллийн зөрүүтэй байдлыг үүсгэхгүй яг шинжлэх ухаан суурилсан нотлохоо судалгаан шингэсэн эрүүл мэндийн мэдээллийг түгээж өгдөг. Тийм ээ. Тэгэхээр ийм хэмжээний сэтгүүлчдийг бэлтгэхээр цагаан үзэг холбоо ажиллаж байгаа. Манай Ганаа их одоо өвхөл дагуулсан хөх самнууд гэдэг юм цуврал 7 цуврал нийтлийг бичсэн. Тухайн үеийнхээ хүн сүдэ аж ахуй яамны хараанд өртөд ажлын хэсэг байгуулагдаад та бидний өдөр тутамд хэрэгэлдэг хүнсний нөгөө хунцар савыг стандартчлах, коджуулах ажлыг эхлүүлж ирсэн. Тэгэхээр сэтгүүлч гэдэг хүн маань нийгэмд үзүүлэх импактыг заавал юу гэх юм буслах, жагсаал цуглаан хийгээд байхдаа бус даалт хэлбэрээр бид нар маш олон зүйлийг ингээ өөрчлөхөд одоо хүчээ нэгтгэж ажиллаж чаддаг. Тэгэхээр энэ мэтлэн одоо нийгэмд дуу хоолойгоо өөрийнхөө ажил үргээрээ дамжуулаад би түрүү хэлсэн бодлогын төвшөнд бид нар хурж үйлчилж чадна гэх. Тэгэхээр эрүүл мэндийн сэтгүүлчил 2023 оны одоо бараг 2 жил болж байна тийм. 2 сарын 10-нд одоогийн мөнх сайхан эрүүл мэндийн сайд мөнх сайхан буюу тухайн үеийн одоо Монгол ерөнхийлөгчийн эрүүл мэндийн спорт нийгмийн бодлогын зөвлөх мөнх сайхан зөвлөлтөөр бид нар ингээд санал тавиад 33 одоо редакцийн 33 сэтгүүлч ингээд уулзалт хийжсэн. Энэнгээрээ бид нар яаж хийсэн бэ гэхээр одоо яг л нийт эрүүл мэндийн төлөө өөрсдийнхөө танилцуулгыг хийгээд бас хамтарчлаас саналуудаа хүргүүлээд энэ ажил өнөөдөр бодлогын ажил болсон явж байгаа. Энэ ажил удаа дараагийн олон уулзалтуудыг араасаа дагуулсан. Ингээд одоо энэ болохоор Монгол Улсын их сургууль болон бусад их сургуулиудын төлөөллийг ингээд оролцуулаад эрүүл мэндийн сэтгүүл зүйн хөтөлбөрийг ихтэй сургууль ингээд нэвтрүүлсэн. Тийм ээ. Энэ маань өөрөө яаж байгаа вэ гэхээр бакалаврын түвшинд сэтгүүл бэлтгэж байгаа одоо 14 ихтэй сургууль байгаагийн 11-д нь яг одоо оюутан авч байгаа. За үүнийг бид нар одоо 7 ихтэй сургууль буюу хамгийн одоо олон эсэлттэй Монгол Улсын татвартай ихтэй сургуулиудад бакалаврын түвшинд эрүүл мэндийн сэтгүүл зүйн хөтөлбөрийг оруулж чадсан. Манай эмзэгчд буюу яг нөгөө энийг орц найрлага технологиг боловсруулж эмзэгчд маань энэ хэсэг ингээд энийг технологиг сектор манай технологийн сектор буюу антин дээр нөгөө хөшин судалгаа хийдэг нөгөө энийг хоруу чанар болон биологийн хэлхийг судалж байгаа. Энэ болохоор вирус хэсэг буюу антин хөшөлтийн хаах үржүүлдэг хэсэг маань гэсэн. Тийм үржүүлдэг. Тэгэхээр яг энэ идэх хэвээр тэр шимт мэдээллийг агуулсан, витамин витаминыг агуулсан олиг ихэд өгч байгаа. Цаашаа мөнгө татдаг. Энэ болохоор жишээлх юм бол одоо ингээд элэгний одоо нэг одоо нарийнхаа нэмхэн төсмөг аваад хэлсэн. Одоо ингээд энийг микроскопоор харахад элэгний одоо нэг яг ширхэглэг микроскопоор харагдаад ингээд утцсан хэвэн байна уу, эвдэрсэн байна уу, тийм ээ? Гинтсэн байна уу, хэвэндээ байна уу гэх харагддаг маш нарийн шинжилгээ байгаа юм. Одоо микроэлектроникийн агуулгад чанарыг нэмэгчээд бид нар тэр имид амуулдаг гэсэн. Одоо шинэ дармон гэж зах зээл дээр гарсан байгаа тухайн имид ордог 5 ургамлын хавтаа төгөөдгээд 5 л ингэ судлаа. Тэрнээс гадна туслах бодисоор орж байгаа туслах бодисоор байх юм бол тэр имид туслах бодисыг бас чанартай хэмээн хүргэж ингэж гардаг. Тэр судалгаа болоод энэ одоо ингэж хийж идэг. Тийм боломжтой байгаа. Нийтлэгийн боломж, авиралцын боломжтой байгаа. Монголын боломжтой байгаа гэх юм бүр ингэж нэртэй юм боломжтой байгаа юм арга агууд байж байгаа. Тэрний нэг нь тэгэхээр Монголыг бол энэ чиглэлээс сонирхон ер нь одоо ингэж уламжлалт хангалтын гэсэн сая ковидын үеэс хойш дэлхийд бүр ингэж илүү ийм Монголын хангалттай бүтээгдэхүүн ийм их одоо байдаг юм байна. Энэ судалгаа өгөх байна. Хичээлсэн байна. Химийн шинжилгээг маань ийм стандарт болж жинхэнэ үеийн хориг болохоор агуулж байгаа агуул хэмжээ энэ ихний уус шийдвэрлээд энэ хадгалын шинжилгээ хийж агуул хэмжээ стандарт болж байна.
Тэгээд энэ 37 гэсэн хүний биеийн температурт ороод хотоод хэлбэрээ алдах хугацаа гэхэлээ энэ нэг өөр арга. Энэ бүтээх одоо 3 жилийн хугацаад байл 3 жилийн дэ хадгалах хэрэгтэй. 27 оны 1 сар хүртэл хадгална гэсэн. Тэгээд энэ орчин өөрөө тасалгааны температур байгаа гэсэн. Хүний биеийн температур 37 градус Celsius. Энэ лаптопд ажиллаж байгаа шилжээ гэж байгаа юм шинжилгээ маань сургалтын төстэй ур чадвартай байх хэрэгтэй гэдэг шаардлага байна. За манай лабораторийн болохоор 5 жилийн хугацааны дурын тестд оролцоод бүгдийг нь хамттай гэдэг хэлжсэн. Энэ өрөөнд бол түр хадгалагдсан. За энэ өрөөнд түр хадгалагдсан үгээдийг үүлдэлд орохын өмнөх одоо грамм хэмжээгээр нь бол энэ өрөөнд тохируулна. Энэ цагт 400 кг-ыг одоо найруулах хүчин чадалтай тоног төхөөрөмжөндөө найрлага явна. За одоо бол энэ яг энэ найрлага явж байна. Тэр нэг жижигхэн цонхороо бол одоо цагаан хөтлөж байгаа нь ингээд харагдаж байгаа. Гол найрлах хийгдсэн бүтээгдэхүүнүүд маань зориултын саванд хадгалагдаад эндээс лабораторь завсрын бүтээгдэхүүний шинжилгээнд дээж аваад шаардлага хангаад түрэн 10-аас 20 үзүүлэлтээр үзээд бүгд шаардлага хангасны дараа дараагийн хэлбэржүүлэх буюу дамжлагын одоо ингэж хийж явах. За энэ болохоор капсултай юмнуудаа бүтээрээ тэрийг үйлдвэрлэдэг машин гэсэн цаг 30,000 ширхэг капсул үйлдвэрлэх чинь чаддаг. Найрлагаас одоо тохирсон гэж хариу өгөх юм бол бүтээгдэхүүнээ ийшээ дамжуулж аваад энэ дээрээ ингээд капсул одоо дамжлах хэрэгтэй. Одоо нэг нэрийн ингээд бүтээгдэхүүн яваад дуусна шүү дээ тийм. Тэнгүүд хамаг төхөөрөмж өрөө тасалгаа бүх шугамаа бүгднийг цэвэрлэж ариутгаж чанарын шаардлага хангасны дараа дараагийн одоо өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэсэн. Энэ агаарын одоо чанар өгүүлбэрийг болохоор бид бүрэн ийм автомат агаарлалтын системийг хянаад, даалтыг нь хараад, чипсийг хараад, температурыг хараад ингээд хянаад ингээд байж идэг. Энэ үйлдвэрлэл явж байна. Шахмат хэлбэрээр нь уудаг байхад зарим нь бол гадуураа бүрээстэй байдаг. Тэр бүрээсний яаж өгөхөөр одоо хүний нөгөө нэг ходоод нь хэсвэртэй ходоодыг өнгөрөөд бүдүүн нарийн гисэнд очиж уусах зориултай юмнуудыг бүрхүүлтэй гэдэг. Тэгэхээр нэмээс хадаач чичрах нөлөөтэй гэдэг юм гаргасан учраас бид нэр хадаад нь биш нарийн гисний эхлэл хэсэгт очиод задардаг бүрхүүлээд бүрхээд өгч учраас бүрхээд өгчгөр нөгөө хэрэглэгчдэр ямар нэгэн гаж нөлөө үзүүлэхгүй тийм даваа тал болчихлоо гэсэн. Хүчтэй антибиотик хүчтэй иммунитээсээ илүү юуных нь нэг урьдчилан сэргийлэх витамин ахлаад дэмжих ийм юмнуудыг хүмүүс одоо төрхөө анхаарал тэрэн дээр ингээд төрхөө анхаарал нөгөө витаминээ хэрэглээд ахлагаа сэргийгээд хүчнээс урьдчилан сэргийлээд тахлаар нөгөө хүч нь хүндрэхгүй шүү дээ. Тэгэнгүүт тийм хүнд талын юмнууд нь одоо арай хэрэглээд багасаад байгаа юм шиг зүгээр ерөнхий хандлага байгаа.